50 мужи, 50 өөр ертөнц. Америк гэхээр таны бодолд хамгийн түрүүнд юу орж ирдэг вэ? Нью-Йоркийн өндөр барилгууд уу, эсвэл Холливуд уу? Тэгвэл жинхэнэ Америк хаана байдгийг мэдхийн тулд мужи хотуудынх нь гүн рүү шумбан орох гайхалтай аяллыг хамтдаа эхлүүлцгээе. Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид 9 жил амьдарч байгаа сайн баярын гэр бүл 9,000 миль буюу 14,000 км аяллыг хийх том зорилготой эхэлсэн мужи саяхан мэд. Бид 2024 оноос эхлэн Америкийн нэгдсэн улсын зүүн өмнөд эрэгт орших Хойд Каролина мужийн нийслэлээс аяллаа эхлүүлсэн юм. Тус мужийн нийслэл нь Рейли мөн хамгийн том хотын нэг болох Шарлотт зэрэг хотуудаар аялсан билээ. Ингээд бидний аялах дараагийн хот бол Америкийн нэгдсэн улсын Теннесси мужийн Нашвилл хот байх болно. Теннессид ирлээ. Теннессигийн газрын зураг хэлбэр нь нэмэрхүү бололтой. Хай минийхөө. За нашаа. За ингээд rest area хэсгийнх нь. За дэлхийн хамгийн том бензин колонкос бензин авч байна. Бакис гэдэг нэртэй ийм газар. За манай монголчууд хэр сайн мэдх юм байгаа юм. За миний хувьд бол одоо ингээд 2 дахь удаага орж ийн. Тэр үзүүр нь төөр тийм байгаа. Тэгээд төгсгөл нөгөө үзүүрийн төгсгөл нь. Тэгээд Теннессигийн Severe Valley гэдэг газар байдаг. Ийм газ стейшн ийм том. Тэгээ нэг компани нэг үйлчилгээний байгууллага ийм том байна гэхэлэр Америкийн зах зээлийн багтаамж өстой гайхамшигтай том байгаа. Энэ хот бол хамгийн өнгөлөг, эрч хүчтэй, үзэх харах зүйлээр баялаг, маш өвөрмөц соёлтой хот. Тэгэхээр Нашвилл хотын онцлог содон сонин зүйлсийг үзхийг та бүхэн маань тэсэн ядан хүлээж байгаа гэж найдаж байна. Бид яг одоо дэлхийн кантри хөгжмийн зүрх цохилж байгаа тэр л газар ирлээ. Нашвилл хот нь Америкийн нэгдсэн улсын өмнөд хэсэгт байрладаг Теннесси мужийн нийслэл юм аа. Music City буюу хөгжмийн хот гэж нэрлэгддэг маш алдартай хот. Нашвилл бол кантри хөгжмийн өвлгийн нутаг. Рок, блюз, гаспел, жаз зэрэг олон урсгалын хөгжмийн төв гэж тооцогддог. Энд Grand Ole Opry, Country Music Hall of Fame зэрэг олон дуу бичлэгийн студиутай. Дэлхийн алдартай уран бүтээлчид эндээс л карьераа эхлүүлдгээрээ онцлогтой юм аа. Honky Tonk Highway хотын төвийн Broadway гудамжийг ийхүү нэрлэдэг ажээ. Taylor Swift, Dolly Parton, Johnny Cash зэрэг дэлхийн суперхотод карьераа яг энэ хотоос л эхлүүлж байсан байна. Нашвилл хотыг өмнөдийн Афин гэж нэрлэх болжээ. Яагаад гэвэл 20 гаруй их дээд сургуультай, 100,000 гаруй оюутантай, судалгаа, ангаах ухаан, хөгжим, боловсролын салбарууд хүчтэй хөгжсөн газар юм байна. 1897 онд Теннесси мужи байгуулагдсны 100 жилийн ой зориулсан олон улсын үзэсгэлэнгийн үеэр The Partner-ны хуулбарыг барьснараа сонгодог грекийн боловсрол соёлыг бэлэгдэх болсон байна. За тэгэхээр энэ бүхнээс харах юм бол Нашвилл нь зөвхөн хөгжмийн төв гэхээсээ Америкийн өмнөд бүсийн хамгийн нэр хүндтэй их сургуулиуд төвлөрсөн боловсрол судалгааны чухал хотуудын нэг юм байна. За тэгээд хотод түүх соёлын олон дурсгалт газрууд бий. Тухайлбал The Partner. Зарим хүмүүс Partner бол сүм биш, музейч биш гэсэн бол харин Википедиад архитектурын хувьд бол сүм юм аа хэмээн нэрлэжээ. Өнөөдөр энэ Грекийн Афин хотын Акропол дээр байрлах археологийн чухал дурсгал түүхэн өвгийн газар болон хадгалагдаж байгаа ч. Афины Партеноны бүрэн хэмжээний хуулбарууд байдагч харин барилгын дотор нь урлагийн музей байрладаг юм байна. За энэ барилга бол 2500 орчим жилийн настай
Энэхүү барилга нь газар хөдлөлт, дайн, гал төмөр, өгөршил зэрэг олон гамшигыг туулжээ. Хамгийн их сүрлэн 1687 онд Венецийн цэргүүд Афиныг бүслэх үеэр Османы цэргүүд энэ барилгыг дайр хадгалах, агуулгах болгон ашиглаж байсан байна. Энэ үед их бууны сум тусснаар асар хүчтэй дэлбэрэлт болж, үүний улмаас олон баримл хагарч зөвхөн биеийн хэсгүүд нь үлджээ. 19-р зууны эхээр Лорд Элгин Парthenon-ы олон баримлыг салган авч Англи руу зөөжээ. Тиймээс зарим баримлын толгой, гар зэрэг хэсэг тусдаа хадгалагдаж байгаа бол зарим нь бүр мөсөн алдагдсан байна. Парthenon-ы баримлууд дээр Кентавр ба Лапитудын тулаан, аваргуудын дайн, Тройгийн дайн зэрэг домгийн үзэгдлүүдийг дүрсэлсэн байдığım байна. За эдгээр баримлуудыг хүний биеийн мушгирсан, хагарсан, эсвэл хэсэгчлэн харагдах байдлаар уралсан нь дайны үеийн хөдөлгөөн хүчийг илэрхийлэх урлагийн арга байжээ. За тэгээд Нашвилл хот маань амьдралын хэв маягийн хувьд ойролцоогоор 746 мянган хүн амтай, 1362 м² газар нутагтай. Энэ муч нь аялал жуулчлал, хөгжим, ресторанууд ихтэй, сүүлийн жилүүдэд маш хурдан хөгжиж байгаа хотуудын нэг юм байна. Нашвиллийн халуун дахиа, Nashville Hot Chicken гэж та сонсож байсан уу? Энэ бол Нашвиллийн нэрийн хуудас болсон маш халуун ногоотой шарсан дахиа юм аа. Хэтэрхий халуун тул амнаас гал гарах шиг л болж байгааг бичлэгээс та харж байна уу? Гэхдээ манай гэр бүлийнхэн бол халуун ногооны хүмүүс биш л дээ. Зүгээр л та нартай сонирхол юу л гэж. За тэгээд халуун ногоонд дурлагчид энд ирээд үзээрэй л гээдээ. За мөн барбекю, өмнөд нутгийн уламжлалт шарсан баг. Biscuit and gravy буюу өмнөд Америкийн уламжлалт өглөөний хоолуудаараа алдартай газар юм байна. Nashville хотод спортын мэргэжлийн багууд бий. Tennessee Titans, Америкийн хөл бөмбөг байна. Мөсөн хоккейны Nashville Predators, Nashville SC хөл бөмбөгийн багууд байдгийг байна. За энэ хотын хамгийн алдартай, хамгийн том задгай стадиум бол Nissan Stadium. Америкийн үндэсний хөл бөмбөгийн лиг Tennessee Titans багийн гэр стадиум гэж нэрлэгддэг. Тэрээр ойролцоогоор 69 мянган хүн орох багтаамжтай юм байна. За тэгээд жил бүр алдартай CMA Fest кантри хөгжмийн наадам, дэлхийн хэмжээний супер оддын аялан тоглолтууд энд болдгоо. Яг одоо энэ стадионы хажууд 2027 онд ашиглалтанд орох цоошин дээвэртэй New Nissan Stadium баригдаж байгаа юм байна. Харин 2030 оны Super Bowl-ыг энд зохион байгуулахаар төлөвлөсөн байна шүү. Аялал хийхэд хамгийн тохиромжтой улирал бол хавар. 3-аас 5 дугаар сар. Цагаагаар таатай сайхан байх нь. Намар 9-өөс 11 сард бол сэрүүн аялалд хамгийн тохиромжтой үе. Харин зуны улиралд дуртай хүмүүст хөгжмийн наадам, арга хэмжээнүүд олон боловч халуун чиглэг байдаг юм байна. Харин өвөлдөө бол цагаагаар нь тийм ч хүүтэн биш. Зөөлөн дулаахан уур амьсгалтай байдаг байна. Тэгэхээр аялал жуулчлал бол жилийн 4 улирлын туршил энд үргэлжилдэг байна. Онцлог арга хэмжээнүүд нь юу вэ гэвэл дэлхийн хамгийн том кантри хөгжмийн наадмын нэг CMA Fest, Grand Ole Opry, жилийн турш тогтмол зохион байгуулагддаг амьд хөгжмийн тоглолтууд ар араасаа л урсдаг юм байна. За ингээд Америкийн нэгдсэн улсын хамгийн сонирхолтой Tennessee мужийн Nashville хотоор сайн баярын гэр бүлтэй хамтдаа аялсан та бүхэндээ баярлалаа. Харин дараагийнх нь ямар хот байх болоо?